Эмигнэл. Илбэрэлт эцэг Пап Францис 1936 оноос 2025 он. Илбэрэлт эцэг Пап Францис 2025 оны 4-р сарын 21-ний өдөр Ватикан дахь Санта Марта өргөндөө 88 наснда тэнгэр дэвшсэнд Монгол дахь католик сүсэгтнүүд бид бүхэн дэлхийн католик шашны болон түүнийг хүндлэн биширдэг олон сая ахын дүүсийн хамт эмгэнэн гашуудаж түүний мөнхийн амар тайвны төлөө нэгдэн залбирч байна. Пап Францис эцэг эхээс өгсөн нэр нь Хорхе Марио Бергоглио. 1936 оны 12 дугаар сарын 17-нд Аргентин улсын Буэнос Айрес хотод 5 хүүхэдтэй айлын уганхүү болон мэндэлжээ. Тэрээр Тэнгэр бурхны дуудлагыг дуулууртаагаар хүлээн авч Санвартны амьдралыг баяртайгаар сонгож 1969 онд Сахил Санварын хэрэгм хүртэж 1992 онд Буэнос Айресын туслах хамтлам, 1998 онд тус шашны хүрээний тэргүүн хамт, 2001 онд кардиналаар сонгогдсон ажиллахдаа тэр ард олондоо ямагт хайрлагдан хүндлэгцээр иржээ. 2013 онд Гиген Петрийн залгамжлагч 266 дахь папаар сонгогдсон. Папын синтез залрахтаа ядуусын эвээгч, инх тайвны элч, байгаль дэлхийг хайрлан хамгаалагч хэмээн алдаршсан Ассисийн нутгийн Францис гигантний хүндэтгэн түүний нэрийг сонгон авсан нь гүн утга учиртай байсныг хожмоо бид түүний эгэл даруй амьдрал, удирдлагынх нь хэв маяг, үзэл баримтлал, үйл хэрэгээс нь тодорхой харсан. Түүний синтез заларсан он жилүүд анхных гих тодотголтой олон үйл явдал, өөрчлөлт ба шинжлэлтээр дүүрэн байсныг бид мэднэ. Тэрээр 2021 оноос 2024 онд католик шашны хамтлам нарын уламжлалт Синод хэмээх чуулганыг түүхэндээ хамгийн өргөн хүрээнд зохион байгуулж дэлхийн өнцөг болон бүрд амьдрах сүсэгтэн бүрийн дуу хоолойг сонсхийг зорьсон. Энэхүү үйл явц нь сүмийн хамтын мөн чанарыг гүнзгийрүүлж сүсэгтний оролцоог нэмэгдүүлэх цаашилбал католик шашны ирээдүг хамтдаа тодорхойлох томоохон алхам болсон төдийгүй католик сүмийн бүтэц удирдлагын арга барилд гүн нөлөө үзүүлсэн билээ. Эцгийн адил нэгүүлсэнгүй байх хэмээн Ариун Библиэс иш татан сургахдаа өөрийн үйлдэлээрээ үлгэрлэн харуулж байсан. Пап Францисийн удирдлагад доор католик шашны байгууллагад дөрвөсдөд туслах, тэднийг хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хэмжээнд цагаачдын эрхийг хамгаалах бодлогыг урьдчилуулахад хувь нэмэр оруулсан. Lumen Fidei, Laudato Si, Fratelli Tutti, Dilexit Nos хэмээх дөрвөн төгмөл цагтлаараа тэр бидэнд итгэл бишрэл, байгаль орчин, ахын дүүгийн ёс ба нийгмийн эв найрамдал, нөхөрлөл, тэнгэрлэг, хайр инрэл, найдварын үнцнийг эргэн сануулсан юм. Илбэрэлт эцэг Францис Монгол дахь католик шашны оршихуйг эрхэмлэн үзэж, эгэл сүсэгтнүүдэд анхаарал халамж тавьж буйгаа илэрхийлэн бидний хамт Жоржо Марингог Монгол улсын анхны кардиналаар итгэмжлэн сонгосон баяр түйл явдал болон 2023 онд Монгол улсад төрийн ажлыг хийсэн өдрүүд саяхан мэд бидний сэтгэлд ойр байна. Түүний энэхүү айлчлал нь хүндрэлтэнд шашин хоорондын ий зохицол, инх тайвнаар зэрэгцэн оршихын үн цэнийг онцлон харуулаа зогсоогүй хамтдаа найзцгай хэмээх айлчлалын ураагаар найдварын хүчийг эргэн сануулсан. Үүнийг улам баттган альжилаас жилийн дараа 2025 оны католик шашны уламжлалт Жубили ойг зарлан тунхаглахдаа ч мөн итгэл найдварт эргэл мөргөлжит хэмээх урайг сонгосон. Тэрээр нийгмийн сайн сайхан өөрчлөлтийн түлхүүр сорилт бэрхшээлийг даван туулагч хүч болох найдварыг хүн бүрийн зүрх сэтгэлд эргэн бадраахыг хүссэн билээ. Тэрээр инхийг эрхэмлсэн эргэл мөргөлж биеэр залуу агаад эртний түүхтэй орчин үеийн агаад баялаг ёс уламжлалтай энэ улсад найдвар төрүүлсэн учрал ба нөхрөлийн замаар алхаж байгаа маань нэр төрийн хэрэг юм. Монгол орны гивэж буй уудам цэлмэг тэнгэр та бидний ахын дүүсийн шин жимийг гэрэлтүүлэх болтугай хэмээсэн бичвэрээрээ монголчууд бидэнтэй хичнээн ойр дотно гэдгээ илэрхийлээд бутсан билээ. Эцсийн мөч хүртлээ зовж зүзрэгсдийн төлөө залбирч дэлхийд дахинд тэдний дуу хоолой байсан Пап Францис таны 12 жилийн хүмүүнлэг агаад зоригтой удирдлагад гүнээ талархаж байна.
Газар дэлхийд ирэх эргэл мөрөглөө өндөрлөж, тэнгэр дэх эцгийнхээ гэрлөө буцаж, нэгүүлсэнгүй төвөртөнд багтахаар явсан Пап Францисийн сүнсний төлөө залбирч, үүл хэрэг, сургаал номлоос нь суралцсан игэл даруй хэм маяг, ийдэг найрсаг эгээн дүрийг нь сэтгэлдээ өөрт нандинан хадгалцгаая. Монгол дахь Ватиканы католик шашны төлөөлөгчийн газар 2025 он.